Сайхан нүдээр холбоо тогтоож чаддаг, сайхан мэдлэгээ үзүүлж чаддаг. Ийм харилцааны анхан шатны ур чадваруудыг эзэмшсэн байх ёстой гэж эзэмшсэн байх гэж найдаж байна. Тэгээд ер нь бол сургалтын энэ богинохон хугацаанд та бүхний бүгднгийн 100% сурах чинь бол бас хэцүү. Өөрөөсөө ойлголт болно. Тэгэхээр үлдэж байгаа зүйлүүд нь энэ бол гэрийн даалгавар. Та бүхэн энэ олж авсан жоохон мэдлэгээ, мэдээлэлээ аль хор дадал болгоод, хөвшил болгоод өөрийн болохыг зориорой. Өөрийн инээлжлүүдээ олоорой, өөрийн арга барилаа олоорой, өөрийн харилцааны чадваруудаа сайжруулаарай. За ингэж зөвлөе тэгээд бүгдэнд дахиад ажлын амжилт хүсье. Баярлалаа. Зарим хүмүүс ч уурсаад гэж байна. За баярлалаа. Хоёр асуулттай. Зүгээр хангалттай жоохон сонирхолтой санагдаад байна л да. Би нөгөө өөрийгөө нэлээд хойлог гэдэг чийсэн. Би бол танигдсан байх намайг ямар темпераменттэй хүн гэж дүгнж байгаа вэ? Нэгдүгээр нь хоёрдугаар нь энэ хичээлээ дараа нь ингэж би өргөлж өдөр болгон харж өөртөө наалдуулж хэвшүүлэхэд бол тайлаар нь авмаар байна. Боломжтой юу?